Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгüүрэлтсэн жижиг шургаалдны жижиг ахлах мөрдөгчийн албанд шалд ажилладаг. 2006 онд цагдаагийн албанд анх ороод одоо цагдаа болоод 20 дахь жилдээ ажиллаж байна. Уул зохиолох сургуулийн хэлсэн оролт суралцаад бакалаврын зэрэгтэй мэргэжил дээл боловсролтой хэрэгцээч мэргэжлэр суралц төгсөөд 2018 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд тэсэлцэлтэй хаал дүүргийн цагдаагийн нэгдүгüүрэлтсээр эргүүлээ офицер албан шалд анх томилогч офицер бүрэлдэхүүнд орж ажилласан. За гэр бүлийн талаар товчхон танилцуулахдаа эхнэр 4 хүүхэдтэй. Анх эхнэртэйгээ 2007 онд танилцаад 2009 онд гэр бүл болж исэн. Одоо ингээд албандаа 20 дахь жилдээ ажиллахдаа хүү 3 охинтой 4 хүүхдийн эцэг болсон байна. Намайг Батманлагийн Мөнгөсор гэдэг. Мөнгө солонго. Нөгөө аавд нөгөө өсөө бол мөнгөөр авдаг болохоор тэрийг тасалдаггүй. Тоглоом эвлүүлдэг. Тэгээ тоо бодуулдаг. Аавд надад гоё коромитой авчаад авдаг хөрн би баярлдаг. Би аавыг ажилдаа явахаараа сандаг. Аав байхгүй хатвал тэгээд яг олон жил ажилласан болохоор тасцсан дөө. Жохон махтаа санаад идэх байсан. Яг аав нөгөө доороо хоёр дүүтэй болохоор заримдаа ингээ аав нөхрөө хайрлахгүй гэдэг хэлүүлдэг. Ингээл шүнжэнгээ ажилдаа хийж байгаа орж ирэл ерөөсөө ядраагүй юм шиг. Тэгэл амар ядарсан мөртлөө бидний эрхлүүлээд дэлгүүр мэлгүүрээс зарим аваад ирсэн. Би аавдаа хайртай. Хатард нь миний аавынх нь хатар хөөх харагтаад байдаг. Хамгийн гоё твэхээр аав унтахтаа твэрхтэй хамгийн гоё байдаг. Нөгөө ээд ангижнаас байхдаа нөгөө гараад тэгээд хамгийн түрүүнд гараад тэгээд 5 нас хүрсэн. Тэгээд дараа нь 6 нас хүрсэн. Миний аав тагтаа юмсан супер баатар. Аавтаа зөв гоё өнгөрөөсөн туссан болохоор хар өрөөлөө яваад. Яа ингээ бороо ороход бодолгүй дэлцэг бүртээ дэлцэг навах чаа. Гэтэ тэр өрөө салбар нь орцсон. Тэгээд намайг аваад машин руу өгчихсэн. Аавтайгаа зүгээр ирээдүйд аваад гоё гадуур аялна гэж. Аавын надад гаргаж байгаа гоё үйлдэл нь болохоор намайг хайрладаг, инэрлдэг, ойлгодог, ярилцдаг. Тэм үйлдэлүүд нь гоё санагддаг. Миний болохоор надаа тийм нэг хизээс дуусшгүй мөнхийн байдаг бол тэрнгээр дүрсэл. Миний аавын хайр, инэрл бол хизээс дуусшгүй тийм нэг дулаахан мэдрэмж өгдөг. Миний аав чинь тэгээд одоо надад бүх талаар нь л дэмж тусалдаг. Намайг төрөхөд цагдаа байсан, одоосон цагдаа л байна. Тэгээд манай аав чинь айгүй ухаантай, зөв юм дээрээ уралдаг, зөв юм дээрээ заллаад аваа явчихдаг. Тэгээд зөөлөх үедээ зөөлөд харахт үед харагдаг айгүй. Зөөлөх хүн шүү дээ. Би ч одоо 3 хүндүүтэй тэгээд дүүнэрийг яаж айлж байгаас нараад тэгэл юу нэмэгтэй үнийг яаж айлахыг тэгэл ааваас л арддаг даа. Тэгэл гэрлүү жоохон оройтоод бэлхий жоохон орой тараад ороод ирэхэд ийцэж яхад аав мөрдөг. За тэгээ ямар ч хоол хийсэн байсан аав ичдэг тэгэл. Ер нь аав л миний яг бат харталтай. Тэгээ эр хүн төрөвчтэй явж байхад бол харахад гоё л доо. Тэгээ цаанаа бол ингээд нойр хоолгүй ингээд олон жил ингээд ажилдаг. Тэгээд тэнэлж байгаа ч тэгээд эрүүл хүмүүстэй бараг хэрцэхгүй. Тэгээд өвөлзөн хавар намар баяр ёслол ямар ч үедээ дуудаалгаа явждаг. Тэгэл ажил юм чинь. За гэр оронтой гол зорилго та. Энэ амьдралыг чинь тэгээд авч яваад үдий зэрэгтэй юм болоод манай аавч хойлолж ижиж байгаа л да. Гэтэ аавын ухаан байгааг байсан болоос байх ч юм бэлээ гэж боддоо шүү дээ тэрэн да. Тэгээд хажууд нь байх тухтай, хажууд нь байх дулаахан, хажууд нь байх тэгээд юунаас ч яахгүй, югаарч тутахгүй юм шиг тийм мэдээж авдааллаа тэгээд наваа гэртээ зөвлөж энэ. Юу нээж өвдсөн үед бас амар гоё халамжлалт. Дүүнэрийн өвдсөн үед бас амар гоё халамжлалт. Тэгээд ядраад орсон цаг хөвтчихье. Аав сахан бариад үгээл тэгэл. Масаж өгөөл. Ер нь тэгээд жижиг юм дээр. Тэгээд тэр Валентин Март гэдэг ерөөс нэг чухал өдөр дээр ерөөс юуч бэлдэхгүй ингээд тоохгүй явж байгаа юм шиг нэсээ яг тэр өдөр бүх юм ингээд бэлдсэн. Юусэн тэгээд ч. Тэгээд 3 дүгэл сайхан авч явна даа л гэж. Хайртай шоу хүн итгэлийн алдахгүй л та тэгээд. Сонлимээ. Сайхан байна. Тэр нь үл юмс ч бас хавар штэ.
Гэт яг ингээ хүүхдүүдээ ингээ дэлгэсэн дээр ингээ хараад аав хандлаар ямар бодолтой явдгийг ингээ харахаар үнэхээр баярын нулимс юм уу те. Чи үнэхээр бас ингээ зөөлөн л үнэлтэй. Ер нь бол яг данаа дотор хүн гэж ярьдаг шүү дээ. Тэр манай их зөөлөн үнэлтэй. Үнэхээр сайхан байна. Анх хүүгээ тий. Хүүгээ одоо тэр чинь бүх юм ингээл жижигхан гэл хөлн ихтлээд тий. Одоо ялхнаар амт одоо анх хүүгээ тэрэх эцэг болсон дээр сэтгэлээ юугаарч орлож хүний амьдралаас хамгийн чухал юм ч байсан. Энэ нэг аль аль нэхний хүндрэлтэй хэцүү бэрхшээлтэй асуудал ер нь бол байхгүй. Тэгэл охин хүүхд гэдэг бол бүр цаанаасаа л ингээл аавдаа илүү байдаг шүү дээ. Үнэхээр л охин хүүхд гарч ирсэн. Ингээл илүү хайр үрдэг. Одоо илүү гэхээс илүү тий. Хүүжс одоо адилхан хүмүүс хүүхдтэй бүгд найртай. Хүүхд гарахад хүртэл мөн адил уйлж хүлээж баярлж хүлээж авч гисэн. Би ч одоо ингээд анх охиноо гэж авснаас ч одоо дахиад хоёр бас охин годовч 3 охинтой хүн яг л эрүүний зөөлдөг. Тэгэхээр л хайр урам сайхан байдаг та. Хүүхдтэй би юунаас ч харамлдаггүй. Тэгэл гаргаал хүүхдүүдээ маань хүүхд баярлах тийм сэтгэл зүй хараад л тэгээд эцэг хүн гоё шүү дээ. Бид нар ч одоо хоёр баг нь 8 жил гээд ингээд манай хоёр баг л хоёрондоо 2 насны зэрэгтэй байхгүй. Тэгээ надад ч одоо бид нэр хоёр охин хоёулаа нэг өвчлөө 4 л онддог байхгүй. Тэгэл орой хотл намайг тэрсэнгүү гэл. Тэгэл ингээд энэ цайдаг албандаа ажиллаж явах хугацаанд энэ аль бичгэлтгүй амьдрал дээр минь үргэлж ард ингээд 100% дэмжиж ард тал мань байдаг. Дөрвөн сайхан хүүхд төсөж, төрүүлж өсгөж өсөн хандаа хязгааргүй хайртай шүү чамдаа гэж хэлээ та.